Элийн цэргийн хамгийн амттай кофе хаана вэ? Цурал подкастын маань энэ удаагийн дугаар Элийн цэргийн Тэг 146 дугаар ангийн кофе шопоос үзэгч та бүхэнд үргэлжлэх хүрч байна. Бид тус ангийн 90 жилийн ойд зориулсан бүтээн байгуулалтын ажил болон тус ангид өрнөд байгаа ажил үйлсийн талаар ярилцахаар захирагчийн орлогчдын турандаа соёл эрдэнэг урьж оролцоолоод байна. Танд энэ өдрийн минь төргий. Баярлалаа. За 90 жилийн он бэлтгэл ажил хэр их үргэлжилж байна. За миний хувьд бол энэ ангид ажиллаж байсан хүний хувьд ангаа бараг эргэж танихааргүй болтлоо сайхан бүтээн байгуулалт, өөрчлөлт, шинжилэл, засвар үйлчлэгийг хийсэн харагдаж байгаа нь бахархалтай сайхан байна л да. Тэгэхээр та энэ тухай мэдээллийг манай үзэгчдэд өгч халиараа хэлэх үү? За юуны өмнө бас энэ хүн нэвтрүүлгийг үзэж байгаа нийт хэлцтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. За бид бүхэн одоо түүхт 90 жилийнхаа өрөөнд бас томоохон ажлуудыг бас төлөвлөн ингээд 90 жилийнхаа ойг маш сайхан одоо бүтээн байгуулалт ажил үйлсээр одоо ингээд өгтөж байна. За бүтээн байгуулалт томоохон ажлуудаас одоо давчхан дурдвал бид бүхэн бас түүхэндээ 90 жилийн ойгоо тохиолдуулж Монгол Улсын Баатар Самдангийн Төмөрбаатарын нэрэмжит болох за мөн дээрэс нь чонгол хилийн ороо сүлд дууныхаа одоо гэлэвжүүлэх, дөрсжүүлэх. За миний хувьд одоо томоохон гэж байгаа ажлуудаас 90 жилийн ойн хүрээндээ энэ ангийнхаа одоо түүхэн үйл явдлыг эргэн сонсон энэ ойтой холбоотой 90 жилийн түүхтэй холбоотой үйл ажиллагаа бүх талаар нь одоо харуулахыг зорьсон эрдэм шинжилгээний хурлыг одоо бас Улаанбаатар хотод бас зохион байгууллаа. За тэгээд бүтээлч ажлын хувьд бол мэдээж томоохон ажлуудыг хийглээ. Эдгээр ажлууд маань бид бүгд одоо ойдоо зориулж хийхээсээ илүүтэй албаагчдынхаа бас ажиллаж амьдрах нийгмийн асуудлыг одоо шийдэх хүрээнд одоо эдгээр ажлууд маань бас хийгдсэнд баяртай байгаа. Хамт олон маань одоо энэ ажилд өнгөрсөн жилээс ахуулаад одоо бид бүхэн одоо 2 дахь жилийн хугацаанд бас ойрогоо чиглэсэн одоо томоохон ажлуудыг одоо маш сайхан одоо хийж гүйцэтгэж байна. Сая хэдүүл хэлийн ставуудаар явлаа. Ставууд маань бас их маш сайхан тогтой орчин нөхцөлийг бас бүрдүүлсэн байна. 2 став борлого шингууд бүрэн шилэгдсэн харагдаж байна тийм. Энэ талаараас ярих уу? За энэний хүрээнд бас одоо залуу боловч залуу офицеруудыг залуу гэр бүлүүдийг бас яг хил дээр одоо ажиллаж амьдрах энэ орчин нөхцөл маань одоо өнөөдөр бас миний хувьд бас маш сайхан одоо бүрдэж байна гэж харж байгаа. Мэдээж одоо ажиллаж амьдрах орчин нөхцөл одоо сайн байх хэрэг албаагчдын маань доктор суурьчилтай ажлын одоо бүтээнч үр дүн одоо бас илүү одоо сайн гарна гэж ойлгодог. За тэр утгаараа одоо бас маань хилийн цэцүүд дээр бас залуучууд одоо төлгөө бас ажиллаж байна. Залуу цэцтийн дараа нартай одоо энэ сайхан одоо хамт олон хил хамгаалтыг бас одоо зохион байгуулж байна да. Энэ штабт бас их гой засвар орсон харагдаж байна тий. Тийм талаараас ярих уу? Ер нь штабуудаа за мөн дээрээс нь одоо энэ зочид буудал, кофе шоп гэдэг ингээд маш олон газруудаараа засаг үйлчлэгээ юмнууд хийлээ л дээ. Тэгээд түрүүнд дурдсан. Энэ болгоно нь одоо юу гэдэг ойдоо зориулж барьж байгаа энэ хамт олонны бэлэг. За гол агуулга маань ойн хүрээнд хийгдэж байгаа зүйл биш ээ гэдгийг бас энэ дэвшинд бас хэлмээр байна. Үүнийгээ дагаад орчин нөхцөл одоо сайжирснээр хамт олонны одоо үнэхээр ажилдаа хандлага эрч хүч одоо үнэхээр одоо дээшилж байгааг одоо бид бүхэн одоо хамт олон дотроос одоо нүдэрээ харж байна. Урам зоригтой байна, ажлын эрч хүчтэй байна. Тэгэхээр нөгөө ахуй анхдагч гэж бид орчин нөхцлөө хэдий чинээгээр одоо сайжруулан төдий чинээгээр бас ажлын үр бүтээнч үр дүн гардаг юм байна гэдгийг бас харж байна. Ангийн штабууд бас их гоё шинжлэгдсэн, гоё засвар үйлчлэгээ хийгдсэн бас харагдаж байсан. Тэгэхээр нөгөө албаагчдын сэтгэл зүйд та мэрэгжлийн сэтгэл зүйч юу гэдэг бас тийм энэ засвар үйлчлэгээд бидэнд маань хэрхэн нөлөөлж байна. Албаагт орчин нөхцөл сайжрахаар. Тий. Ахуй анхдагч гэж одоо орчин нөхцөл сайжрахыг ярээр албаагчдын ажилдаа хандах хандлага, ажлын эрч хүч одоо тодорхой хэмжээгээр одоо өөрчлөлт орж байгааг бид бүхэн өөрсдөө дотроосоо мэдэрч байна л да. Тэгэхээр одоо энэ аж ахуй догчлолын ажил маань одоо ойд зориулж гэхээс илүүтэйгээр ерөөсөө яг албаагчдынхаа ажлах одоо орчин нөхцөлийг одоо сайжруулж ирсэн маш сайхан ажлууд боллоо. Тэгээд энэ штабынхаа дотор засварын ажилд одоо ангийн хамт олон маань одоо нэгэн зүрх сэтгэлээр гар бие оролцож энэ сайхан одоо засвар үйлчлэгээ бүтээн байгуулалтуудыг санаа нийлж хийгээд эргээд одоо үр дүнгээ хамт олнороо бас хараад сууж байгаа маш сайхан байна. Тэгээд ажлын үр дүн бүтээмж гэдэг бол одоо ялчгүй орчин нөхцлөөс бас нөлөөлж байна гэдгийг бас бид хүмүүс ойлгож байна. 90 жилийн түүх гэдэг өөрөө хямгаалтын бас нэг онцлог цаг үеийг илэрхийлж харуулж байгаа бах. Тэгэхээр энэ ойн хүрээнд бас та бүхэн маань
Монгол улс бүгд найрамдах Монгол орд улсын баатар Төмөрбаатарын нэрэмж тулсан байсан. Энэ тухай таас мэдээлэл өгч. Энэ баатар маань Чонголын хичээдтэй ажил амьдралаараа сэрхэн холбогдож байдаг үлээ. Тэгэлгүй яг Төмөрбаатар баатар маань 1936 онд цэргийн албанд татагдаад мөн оныхоо 10 сард тус ангитай анхны цэргээр томилогдож ирж энд баг дарга салаан дарга сумангийн дарга тэгээд хожим нь улс төрийн орлогчоор тус ангитай бас ажиллаж байсан ийм хүн. Энэ утгаараа манай ангитай бас ашгүй холбоотой Монголын баатар учраас бид бүхэн энэ баатрыг бас ангийнхаа нэрэмжит тусандаа бас туйлын маягтай байгаа. За нэрэмжит болно баатраараа овглоно гэдэг бидний залуу хэлчдэд ер нь ямар урам сэтэл бас өгнө гэж та бүхэн тооцож бас бодож байдаг вэ энэ талаар. За баатраараа овглоно гэдэг бол маш бахархалтай зүйл юм л да. 90 жилийн хугацаанд энэ ангийн үндсэндээ маш том түүхийг харуулж байгаа зүйл. Тэгээд бүхэл бүтэн Монгол улсынхаа баатраар овглоно гэдэг бол энд ажиллаж байгаа, энд алба хааж байгаа цэргүүдийн бүрэлдэхүүний хувьд бол баатраар овглоно гэдэг бол бид бүхний хувьд бол маш бахархалтай юм зүйл байгаа. За хоёул нэг кофегоо онгоос кофе шопын талаар ярилцъя. Кофе шопын үйл ажиллагаа нэгдээд удаагүй байгаа л тань. Та тэрийг нэг бичлэг хийх хугацаанд бас алба хаагч зөндөө орж ирдэг юм байна. Тэгэхээр яалчгүй нэг энэ хүлээлт үүссэн байсан зүйл юм болов уу гэж харж байна. Үнэхээр сайхан тогтоогой кофе шоп болсон байна шүү дээ. Тэгэлгүй яг энэ хилэн олох байгууллагын хэмжээнд элийн зэрэг ангиудад бас л хийгдээд явж байгаа. Ачаал энэ өөрөө бас л нөгөө түрүүний хэлсэн алба хаагчдынхаа бас аядахтай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор. Тэгээд таны саяны хэлсэнчлэн үнэхээр бас хамт олонны хүлээлт маш их байсан. Өнөөдрийн магадгүй энэ үйлчлүүлж байгаа хүмүүсээс та бүхэнд харагдаж байгаа. Алба хаагчд маань энэ дээр хүссэн цагтаа орж иж тэгээд нөгөө үйлчлүүлж байгаа. За мөн дээрээс нь бас орон нутгийн хүмүүс маань бас маш их сонирхож байна. Тэгээд манайх зорж иж байгаа бас орон нутгийн иргэдч байна. За бид бүхэн энийг байгуулад алба хаагчтай чиглүүлж ингэснээр давхар маш олон асуудлуудыг бас шийдэж чадж байна. Өглөөний цайг үнэхээр өөртөө зориулж хамт олон маань чаддаг болж байна. Хүүхэд багчуудынхаа алба хаагчдынхаа гэр бүл өөр хүүхдүүдийг бас тавтахтай орчноор бас үйлчлүүлэх нөхцөл болцоог бүрдүүлж чадж байна. За төрсөн өдрийг хүртэл алба хаагчдынхаа төрсөн өдрийг хүүхдүүдийнхаа төрсөн өдрийг бид бүхэн хийж байна. Маш зориулсан бүрийн булан гаргасан юм. Зориулсан бас булан гаргасан байгаа. Тэгэхээр эндээ бас зориулж үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ нь бол эргээд бас нэг алба хаагчд маань маш сайхан сэтгэл төрж байгаа. Хүүхдүүдтэй зориулсан болно та. Тэгээд эндээ төрсөн өдөр энд нөгөө тэрний төрсөн өдрөд хийдэн тэгээд ингээд дараалтаа юу. Тийм. Ер нь бол тэгээд урьдчилаад ер нь манайх дэдэн шүү гэдэг захиалга юмнууд явна. Тэгээ бас энэ гаднаа террастанаас гой санагдлаа. Яг хилээгүүдийг кофе шоп тийм террастай кофе шопор анхных нь баха тийм. Тэгэлгүй яг энэ нөр кофе маань зөвхөн кофе шоп дотроос гэхээсээ илүүтэй бас яг байгалийн сайханд гэдэг юм уу гадаа агаарт тэгээд энэ кофег хаана уулаад тогтоо байна гэдгийг бас олцож энэ террасыг бас юм л дээр хийсэн. Тэгээд энэ маань хүмүүс маань ялангуяа энэ зуны халуунд бол бас энэ террасан дээр суух айгуу дуртай. Нөгөө ой хийхээр алба хаагчдын ачаал ер нь маш их нэмэгддэг гэдэг нь нийтлэг ойлголтоос байдаг ш. Та бүхэн энийг бас яаж зохицуулж байна? Алба хаагчдын хамралт ачааллыг хэрхэн ойрлож байна? Энэ талаараас бас ангиудад бас сонирн болгож ярихад юу байна? Ой хүрээнд тэгээд алба хаагчдыг ачаалуулах гэдэг юм уу, илүү цагаар ажиллуулах гэдэг юм уу? Энэ ойлголт ер нь манай ангийн хувьд бол байхгүй байна. За энэ юутай холбоотой гэхээр бид маш эртнээс ажиллаад төлөвлөсөн. Үндсэндээ бид түрүүнд дурдсан өнгөрсөн жилээс ахуулаад бид нэр ерөнхий зураглал ажил юмнуудаа гаргачихсан байсан учраас бид нар бол эртнээс бэлдсэн учраас энэ алба хаагчдад энэ чиглэлийн ачаал байхгүй. Тэгээд ер нь ажлын цагтаа багтаад бид бүхэн хэдий тулсан чиглэлээ бидний төлөвлөлт өөрөө маш сайн байсан учраас алба хаагчдад ирж байгаа ямар нэгэн тийм ачаал одоохор байхгүй байна. Алба хаагчд маань ямар нэгэн байдлаар тийм сандарсан твдсэн гэдэг юм уу тулгамдсан иймэрхүү ажлуудгүйгээр маш сайхан цаг хугацаанд бүх ажиллагаа ингээд явж байна. Ажлын цагаараа ажиллаад. Ажлын цагаараа ажиллаж байна. Танахаас бас нэг сайхан харагдсан зүйл нь ангитайгаа их ойрхон малын сорой авчирсан. Сүү цагаа эдэг өсгүүчүүд маань боловсруулаад яг эд сайхан зуны дэлгэр цагт сүү цагаа эдэг өрөм таргаар бол бэлхэж байна л та. Энэ ажил хэзээс эхлэв? Ойдоо бас та бүхэн зочдыг бол
цагаан эдэгээр маш сайхан дайлах юм байна гэж өөрчилж харж байна. Тэгэлгүй яхаа. Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сум гэдэг одоо энэ надуугаар алдартай гэдэг одоо Монгол улстай яриад өнгөрсөн жилийн хувьд миний сонсноор Эрдэнэ цагаан сум одоо хамгийн олон адуу тоолуулсан одоо ийм сумаар тодорсон байлаа. Энэ ч утгаараа энэ сайхан нутгийн одоо энэ малаас гарч байгаа энэ үр шимийг бол одоо маш сайхан одоо хэрэгжилж сурсан байх хэвээр. Тэгээд одоо бид бүхэн маань ой хүрээндээ бас одоо энэ сүү цагаан эдэгээ одоо бас төлхөө бэлтгэх энэ чиглэлийн ажлыг бас төлөвлөд бас зохион байгуулад явж байна. За энэд орцсон бас одоо сайн сууныхаа ажлыг бас олонний хүчээрээ хийгээд одоо ангитайгаа нэлээд жоохон ойрхон авчираад ингээд үйл ажиллагаагаа эхлээд явж байна. За тэгээд энэ бүхэл хэлийн стовууд маань бас л одоо энэ сүүн сум бүтээгдэхүүн цагаан эдэг бол одоо бүхэл стовууд маань одоо хийгээд сурчсан. Тэгээд одоо таны саяны хэлсэнчлэн одоо ойгоор ирсэн хүмүүстэй бид бол одоо энэ сайхан одоо малаас өгч байгаа энэ үршмийг одоо хүмүүст одоо ийм сайхан зүйл шүү гэдгийг бас харуулахыг бас их зорж байна. Сайхан дайлцаад. За энэ ойд ойролцоогоор хичнээн хүн ирэх судалгаа байна та хэд вэ? За бид бүгдээ орцсон судалгаа тооцоололгоод үндсэндээ бид нэг 1000 гаруй урилгыг одоо үндсэндээ ойд ирэх хүмүүст одоо хүргүүлээд байж байна. За тэгээд бас энэ дашрамд урилгатай холбоотой бас чонголоороо өгүүлсэн элчтэйгээ бас ой арга хэмжээнд бас өргөн та бүхэн хүрэлцэн ирээрээ гэдгийг бид бүхэн бас одоо ойдоо зориулж та бүхнийгаа тэсийн ядан хүлээж байгаа шүү дээ бас хэлмээр байна. Ойн ажлууд бас Улаанбаатар хотод бас баг үргэлжилж байгаа байсан. Бүсгүүчүүд Улаанбаатарт цугласан бас Ахмад элчтдийн чонголын Ахмадын хорооноос зохион байгуулад хямгаалах болон бүх Ахмад элчтэй хамруулсан тэмцээн уралдаан зохион байгуулж исэн. Бас өөр одоо ямар ажлуудыг та бүхэн минь энэ Улаанбаатарт болон энэ тэмдээ орон нутагт суугаа чонголоор овгуулсан элчидтэй бас яаж мэдээллийг хүргэж байна вэ? Энэ талаар ярих уу? За бид бүхэн онгорсоор ойд ирэх хүмүүсийнхаа одоо судалгааг нь ихний хэлжинд нь хийж эхэлсэн. За гол нь одоо ойд маань хичнээн хүн байна. Энэ чонголоор өгүүлсэн одоо хичнээн хэлжин байдаг юм байна гэх судалгааны ажилдаа. За үүнтэйгээ уялдуулаад бид бүхэн 1-р сард Улаанбаатар хотод одоо ажиллаж амьдарч байгаа Ахмад элчтэйгээ хүлээж авч өнтгөл үзүүлж ой арга хэмжээнийхээ санал бодлыг солилцож Ахмад элчтээсээ бас зөвлөгөө тусламж юмнууд аваад за түүний дараагаар бид бүхэн Сүхбаатар аймгийнхаа Ахмад элчтэйг бас Сүхбаатар аймагтаа хүлээж авч өнтгөл үзүүлж Монголцолтой бас зохион байгуулсан. 5-р сард зэрэг халагдахад Дорнод аймгийнхаа Ахмад элчтэйг бас ер нь газар дээр ер нь одоо байгаа орчин сууж байгаа газар болгон дээр бид нэр хурж ажиллахыг хичээсэн. За ингээд тус Эрдэнэ цагаан сумдаа бас ажиллаж амьдарч байгаа Ахмад элчтэйгээ бас ангийнхаа төвлөр үлээж авч уг одоо ажиллагаагаа бас зохион байгуулж ингэж явуулсан байгаа. За Ахмад элчтийнхаа энэ олон уулзалт цуглалтын бас үр дүнгээр энэ бүхнээс одоо гарсан санаа ажиллагааг дэмжиж Дөгшинбаатар хурандаа маань одоо Улаанбаатар хотод нийт одоо Ахмад элчтийн хоёр төрөлтийн одоо тэмцээнийг Улаанбаатар хотод мөн зохион байгуулж явуулсан. За энэ хүү арга хэмжээ маань нэлээд өргөн дэлгэр болсон байгаа. Анх бид яригдахдаа зөвхөн одоо энэ Эрдэнэ цагааныхаа Ахмад элчтийнхаа дунд гэж төлөвлөж энэ үйл ажиллагаагаа эхлүүлсэн бол энэ маань өөрөө цаашаа хялмалх байгууллагын бүх одоо ангиудын Ахмад элчтийн дунд болж одоо ингэж өргөжж ингэ сайхан өргөн дэлгэр болсон. Энд бас одоо оролцсон бас нийт хилийн ангиудынхаа Ахмад элчтэд бас баяр талархаж байгаагаа бас хэлмээр байна. За Улаанбаатар хотод бас эмэгтэйчүүдийнхаа чуулга уулзалтыг бас мөн зохион байгуулж явууллаа. Хэдийгээр одоо бид одоо ажилтаа ажиглээ бидний төлөвлөгөөт ажлууд байсан учраас бас хүүхнүүдээ их ажлын өмнө бас хүүхнүүдээ сэргээж одоо бас сайхан арга хэмжээ бас Улаанбаатар хотод зохион байгуулж явууллаа. Хялмал ерөнхий газрын маань удирдлагууд бас эмэгтэйчүүдийг маань хүлээж авч уулзаж ярилцлага тулгамдж байгаа асуудлуудыг өөрийн биеэр одоо сонсч газар дээр нь одоо шийдвэрлэж ингэж ажилласанд одоо бас хялмал ерөнхий газрын удирдлагуудаа бас маш их баярлж байна. Тэгээд манай эмэгтэйчүүд маань одоо бол их ирч хүчтэй байгаа гэдгийг бас яа. Эмэгтэйчүүд ирч хүчтэй байгаа гэснээс бас эмэгтэйчдийн зөвлөлийн гишүүтэй уулзж байх бас тэр танах дэрээ бүрэн солилоо гэж ярьж байсан. Тэр талаар бас тавчхан ч гэсэн та мэдээлэл өгөх үү? Тэгэлгүй ах уу. За дээр одоо заашгүй одоо хүний бас нэг ахлах хэрэгцээнүүд нэг юм чухал хэрэгцээүүд юм. Ер нь бол энэ дэртээ ер нь жилийн 365 хоног хүн бол одоо салшгүй холбоотой юм байна. За тэгээд одоо бид бүхэн ингээд ангийнхаа хэмжээнд одоо 100% одоо энэ дэрний асуудлыг бас шийдэгээд эмэгтэйчдийн зөвлөлөөс маань санаачлаад бас
хилийн салбарууд, ангийн төвдөө зэргүүдийнхаа гэдэг ингээд бүх дэрүүдийг одоо цааш дээрээр одоо шинжилээд ингэсэн. За энийг одоо бас хэрэгжилж үзэж байгаа хүмүүс маань өөрсдөө бас энэ дэрний ач холбогдлын талаар бас ойлгож байх шиг байна. Энэ бас одоо их хүнд одоо сонсоход одоо дээр ихээр одоо нэг жижиг юм шиг юм санагдаж байгаа хэдий шинээр бас маш том асуудлыг бас бид хүмүүс одоо шийдэж чадлаа гэж. Тийм манай эмэгтэйчүүд тэрэндээ бас их сэтгэл хангалуун гоё ярьж юм лээ. Эмэгтэйчүүд маань одоо маш олон зүйлийг одоо энэ ойтой холбоотой санаж сэдэж хийж байна. Аль нэг аяг кофе уухын ард маш амттай болоод олон хүнд мэдээлэл өргөхөөр сайхан зүйлсийн талаар ярьслаа. Тэгээ 90 жилийн ойгоо та бүхэн сайхан тэмдэглээрээ тэгээд хоёлаа ярилцлага таны Ахмад хэлчтэй урилгаар Ахмад хэлчиж гэлтгөө ерөн чоноголын хөлийн хороогоор овгулж байсан хэн бүхнийг урих урилгаартай нь хоёлаа энэ подкастаа өндөрлөе гэж бодож байна. За тэгээ. За ингээд түүхт 90 жилийн чоноголоор өгүүлсэн одоо үе үеийн хэлчдийнхаа түүхт 90 жилийнхаа ойд бас үргэлжлэн ирэхийг урьж байна. Ой маань 8 дугаар сарын 13, 14-нд болно. За ойтой холбоотой бас үе үеийн одоо хугацаа зэргийн албаагч энэ ангид одоо алба хаасан албаагчд маань оноороо холбогдож одоо бас энэ сайхан түүхэн одоо бас үлдсэн ирэхээр одоо холбогдож байгаа. Тэгэхээр үе үеийн энд хугацаа зэргийн алба хаасан нийт хэлчтэйгээ чоноолоор өгүүлсэн нийт хэлчтэйгээ бас энэ одоо бас үлдсэн ирэхийг бас урьж байна. Хөлийн цэргийн анги салбаруудад томилтоор ажиллах хугацаанд бэлтгэн хүргэдэг Хөлийн цэргийн хамгийн амттай кофе хаана өнө цурал подкастын маань энэ удаагийн дугаар Хөлийн цэргийн техник 146 дугаар ангийн кофе шопоос үргэлжлэн үзэгч та бүхэнд хүрлээ. Дараагийн дугаараар иргэн уулзлаа. Түр баяртай.